Монгол эр хүний дундаж нас 60-аас 65 байгааг тогтоосон хамтын тэтгэврийн тухай хууль нь өнөөдөр гэр бүлээ батлуулсан олон жил амьдарч байгаа хүмүүст үр ашгаа өгөх хууль юм а. Нийгмийн даатгалаа төлсөөр нас бартдаг, нийгмийн даатгалын үр шимийг өөрөө ч хүртэж чаддаггүй, үр хүүхдээ ч хүртэж чаддаггүй ийм л гаж тогтолцоог хаалхад хуулийн зорилго оршино. Гишүүдийн хувьд эцсийн хилцүүлэг учраас олонхороо дэмцээ. Гэтэл энэ хуулиар зөвхөн 55, эмэгтэй бол 55, эрэгтэй бол 60 хүрсэн нөхцөлд аавна гэж байгаа. Үргэлжлүүлэн аавна гэдэг эрх нь эхнэр нөхөрт нь нээгдэнэ. Гэтэл 45 жил, за 50 жил. Гэтэл энэ хугацаа нь өөрөө үйлчлэх хугацаа нь 5 хүртэлх жилийн хугацаанд хадгалагдана гэдээ хязгаарлаж гисэн. Тэгэхгүй наа чинь тодорхой нөхцөл болцлууд хангагдсан бүрэн тэтгэр тогтоох эрхээ үүсгэсэн ийм осод байж байгаа. Нэг бол бүрэн тэтгэр авах эрхийг энгийн иргэдэд бол 55, 60, цэргийн буюу тусгай албан агчдад бол одоо хуулиар олох заасан 45 нас гэж зааж байгаа. Тэгэхээр энэ бол над тусгай зохицуултаараа зохицуулагдаад явна. Тэрнээс биш энэ өөр бол одоо нэмэлт ямар нэгэн зохицуулт шаардлагагүй. Энэ хууль нь сонгуулийн дараа жил болох 2017 оноос хэрэгжээд эхэлнэ. Хамтын тэтгэврийн хууль хэрэгжснээр төсөвдөр дарамт ирэхгүй. Жилдээ 21 орчим тэрбум төгрөгийг тэтгэврийн санд нэмж байршуулах тооцоо гаргачихад байгааг нэ. Нийгмийн даатгалын хүндэрч байгаа санд ачаал болох юм биш биз гэсэн хардлага сөрөг хүчнийг нь байгаагаа нуусамгүй. Гэхдээ үнэхээр өгье гэж бол хэд хэдэн асуудлаа энэ хугацаанд шийдэх хэрэгтэй байна шүү. Жишээлх юм бол энэ сангаа яаж мөнгөтэй болох юм? 95 оноос өмнө одоо тэтгэврт гарсан улсуудынхаа хаанаас өгөх юм? Төсвөөс өгөх юм уу? Юунаас өгөх юм? 95 оноос хойшгоо яах юм? Энэ нэрийн дансын тогтолцоо гэдэг юм чинь байх юм уу байхгүй юм уу? Одоо зэрэгцээд ингэ явж байгаа. Аливаараа сонголт хийхийг иргэн хүн өөрөө тэтгэврт гарсан хүн шийднэ гэдэг ингэ явж байгаа. Энэ цаашаа явахгүй ч юм шиг юм болж байгаа. Одоо амьд байгаа иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлээ гэж яриад байх юм төвшнөр. Би энэ хүн тэтгэвэр чинь өөрөө халамж буюу ямар нэгэн тэтгэврийн нэмэгдэл биш. Энэ бол хүн өөрөө насан туршдаа бий болсон хуримтлалын мөнгийг тэр хань ижилд нь өвлүүлж өгч байгаа нэг хэлбэр. Нийгмийн даатгалыг төлсөөр байгаад нас бардаг. Гэтэл өнөөх даатгалын үр шим үгүй шууд л улсын орлого болчдөг нөхцөл байдал тэгэхээр жил 2 сарын дараа алга болох нэ. Олон нийтээс ирсэн санал хүсэлтээр тулгуурлан баталсан хууль эргээр хэрэгжинэ гэж хуулийг санаачлагчид үзэж байна.